Хоёулаа ажлаа хийгээд ядраад хоёулаа ирсэн. Эмэгтэй хүн ядардаггүй биш шүү дээ тий. Орой ядраад хамтдаа гэртээ ороод ирсэн бол яг өөртөө нэг тодорхой 20 минутын зурагт үзэх юм уу үзэх цагаа зарцуулчаад их нартаа бас одоо заавал тусалж яач гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр яг тэр мэдрэмж бас эмэгтэй хүнд аягүй тийм юм гэдэг л та таатай. Хөрмөчрээд бол анилээ тий. Би юунд туслах уу? Ядаж тусалдаг юм аа туслах уу гэж асуух чи өөрөө одоо бас тийм за энэ манаас намайг бас мэдрээд шүү ядарч байгаа юм ойлгоод байгаа юм байна. Аач өөрхий бас зарим юм хийж чадахгүй юм байна да гэдээ одоо бодсочтой тий. Одоо энэ хөвчрээ тий нэрмэл стресс хүнлээ аж уурчин яг гэр бүлээрээ суул хамтдаа байх цаг их байх тусмал хүний нөгөө тарих амрах стресстгүй байх одоо боломжтой шүү дээ. Тэгэхээр ер нь л гэрийн ажлаа хамт хийсэн л хамгийн зөв сонголт юм байна шүү дээ. Тэрнээс эрэгтэй хүний онцлог юм чинь ингээд орж ирээд амраал эмэгтэй за маань нөхрийн онцлог юм чинь би сатаа болоод яг өөрөө ядарч ирсэн гэсэн өөрөө юм хийчих гэж бодож болохгүй нэ шин. Нөхрийнхээ анхаарлыг өөрлөгөө татж байгаа юу гэж байгаа хэлэх нэ. Тэрний дараа хамтдаа гэрийн ажлаа хийчихэд хамтдаа цагийг өнгөрүүлэх юм тийм.